одоо яг ингээд төсвийн тодтголыг уншаад үзэхлээр ерөөсөө огт хэмнэлт байхгүй байгаа. Ер нь бол нөгөө төсвөө тэлцэн харагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр төсвийн зардал талаа бол 1.8 төгрөгөөр өсгөгдсөн. За төсвийн алдагдлыг бол 2026 оны төсвөөр 1.80 орчим одоо тэнцвэржүүлсэн алдагдлаар баталж исэн бол тэр дүнг одоо 2 их найд болгоцсон. Тэгэхээр ерөөсөө огтхонч тэгэж нөгөө төсвийг таньж хэмнэсэн зүйлгүй ийм төсвийн тодтгол өргөн барьсан байгаа да. Тэгээд яг бидний зүгээс тавьж байгаа гол шаардлага бол одоо эдийн засгийн нөхцөл байдал дээр хамгийн хүнд асуудал нь бол инфляц биш тийм. Өдөр тутам амжиргааны өртөг өсөж байна. За юмны үн бол одоо бүр тэнгэрт хадчихлаа тий. Одоо инфляц 13%-тэй, тэр дундаа хүнсний инфляц 25%-тэй тий. За одоо махны үн чинь бол одоо бүр талиес штэ. Тэгэхээр ийм нөхцөл байдал дээр мөнгөний бодлогын орон зай бол ерөөсөө байхгүй болсон. Тий. Төв банк бол түрүүн бодлогын үгээ бас нэг баг зэрэг нэмэгдүүлсэн. За одоо бараг 13% хүрсэн үү тий. Тэгэхээр тэрнээс дээшээ бол ерөөсөө байхгүй. Тэгэхээр төсвийн бодлогоор л бид нар одоо инфляцийг хумих боломжтой гэж харж байгаа. Зүгээр одоо би бол цэвэр одоо нөгөө макро эдийн засгийн онол талын юм ярьж штэ тий. Тэгэхээр төсвөөрөө бас энэ эрэлтийг нэмэгдүүлээд тий. Одоо төсвийн хэд үргэлжлэн зардлаар одоо энэ төсвийн алдагдлыг нэмэгдүүлээд байх юм бол энэ үнийн өсөлт бол уламжлалт амжирна. Тэгээд л яг одоо бид нар ч бол бас энэ өндөр инфляцтай үеийн зовлонг бас мэдэн штэ. Одоо жишээл 90-ад оны их үед энэ төр ямар байлаа. Тэгээд цаашлаад гисэндээ ер нь энэ инфляц бол нэг байсгал бас нэг асуудал болчих гээд байдаг тий. Тэгэхээр бол энэ үнийн өсөлттэйгээ огт одоо энэ асуудалтайгаа бол нэг огт тэмцсэн тэм зүйл алхаа гэж харагдчихаа. Тэгэхээр бол энэ бидний хүссэн бол төсвийн тодтгол бол огт биш. Гэхдээ бол улсын хурал мэдээж хэрэг төсвийн тодтголыг бол авч хэлсэн улсын хурал дээр батлагдана. За улмаар одоо нэг 2027 оны төсвийн асуудал ч гэсэн орж ирнэ. За энэ дээр бас нэг зүйлийг хэлэхэд манай бүлгийн зүгээс яагаад энэ тодтголоо нин даруй оруулж ирээд ээлж тусаар хэлцээ гэж ярьсан бэ гэхлээр ер нь бол яг одоо төсөв батлах чинь бас нарийн цаглбартай тий цагийн байртай ийм зүйл байгаа. Тэгээд улсын хурал болохоор 11 сарын 15-ны дотор эрхчлийнхаа төсвийг хэлцэн батлах ёстой. Бас нэлээд олгоодагын хэлцүүлгүүдийг бас хийх ёстой байгаа. Гэтэл нэг өмнөх жил одоо энэ жилийн төсвийн тодтгол дараа жилийн төсөв хоёр нэгэн зэрэг орж ирээд тэгээд ингээм айгуу сонин замраагүй байдал үүсээд тэгээд энэ одоо бидний одоо яг яриад байгаа эдийн засгийн макро эдийн засгийн бодлогын чухал асуудлууд бас орхигдохыг гэсэн юм боломжлол бол байгаа та бүр яг энэ ялангуяа зөв мэргэжлийн үеийн хувьд тий. Тэгэхээр бол одоо энэ төсвийн тодтголоо бол даруйхан оруулж ирээд баталцсан нь бол одоо зөв байх байлаа. Харамсалтай нь бол одоо биднэрт ингээ хугацаа бол улмал тулаад ороод ирж штэ одоо 9-р сарын 15-нд улсын хурлын намрын чуулган яг ээлж чуулган нээлттэй хэвчтэй тэгэхээр хугацааг бол болоод байна л та. Тэгээ ер нь энэ төсвийн одоо энэ хэмнэлт тал дээр ярьж байгаа нь их усрууд нь ер нь хэр оновчтой байна гэж харж байна. Жишээлбэл сайдрын багц дээрээ санал хийгдэж байгаа. Тэгээ за одоо гадаад чанарлалтад илүү бас чангалж болох хэд хэдийн хүүсрийг бол бас онцлж тодтогоо бисэлтэй өрнөсөн юм. Гэхдээ харин түрүүний миний хэлснээр ерөөсөө огтхонч тэр нөгөө төсвийнхөө зарлах талыг бууруулсан зүйл байхгүй. Тэр итгэл 1.8 төгрөгөөр зарлах талаа нэмэгдүүлсэн байгаа байхгүй. Тэгээд алдагдлаа гэхэд нэг их тайдар нэмэгдүүлсэн гэж байна шүү дээ. Тэгэхээр бол яг нөгөө нэг гадагшаага нэг юм эвтэйхэн харагдах тэгээ нэг сайдрын төсвийн ерөнхийлөгчийн захирагч хоорондын багц хоорондын нэг тийм шилжүүлгүүдийг хийгээд тэрийг л рекламдаад байна шүү дээ. Түүнээс биш нөгөө тийм нэг рекламнаас наагур огт тийм одоо нэг бодлогын шин чанартай тийм одоо таналтууд бол бас байхгүй гэж хараа та. За тэгээд түүгээр үл барам ерөөсөө нөгөө бид нар асуудлаа оншилж чадахгүй байгаа даа л да. За инфляц юм амир болчлоо тий. Яагаад энэ инфляцийн гэтлээ өсөв? За тэр дундаа одоо энэ хүнсний инфляц 25% гарчлаа, махны үн ингэтлээ өсчлөө. За одоо хаана асуудлууд гарч ийн, хаана одоо энэ нөгөө зах зээл маань доголдож ийн гэдэг дээр бас нэг жоохон дүн шинжилгээ юм байгаа байхгүй. Тэгээ манай улс ч одоо сүүлийн хэдэн жилэл хүнсний хувьсгал хийгээд ирсэн шүү дээ. Тэгэл нөгөө цагаан ногоон хувьсгал хийгээл ерөөсөө энэ салбартаа л халаад байгаа гэдсэн. Гэтэл тэр салбарт чинь л ингээд энэ одоо үн ханшнууд өсчлөө шүү дээ. Тэгэхээр чи энэ одоо нөгөө энэ зах зээлийн бус зарчмаар явсан одоо бидний өмнө шүүмжлээд байсан нэг баахан хөнгөлтэй зээл олгоол байсан зах зээлийн баахан гажуудлууд үүсгэсэн. Тэр нь эргээд одоо ингээд үнийн өсөлтөөр илэрж штэ тэр гажуудлууд нь. Тэгэхээр тэр зүйлүүд дээрээ нөгөө дүгнэлт хийхгүйгээр одоо жишээл ямар зүйл дээр одоо жишээл нэмэлт зардал тавиад оруулаад ирж байна гэхлээр ахаад баахан салбар татаас ах юм гинэ.
Тэ одоо жишээл нөгөө махны нөөцийг нэмэгдүүлнэ гин тэ хүнсний ногооны нөөцийг нэмэгдүүлнэ гин гурлийн нөөцийг нэмэгдүүлнэ гин эргээд дахиад л нөгөө нэг юм зах зээлийн хажууд л үүсгэх зүйлүүд рүү ахаал одоо төсвийн мөнгийг хийгээд татаас өгөөд авах юм бол дахиад энэ асуудал чинь бүр дамжирна. Тэ тэгэхээр бид нар ерөөсөө нөгөө нэг юм үндсэн асуудлаа онцлохгүйгээр зүгээр нэг юм хамгийн залах уу одоо хамгийн одоо юу гэдгийг нөгөө юм буруу бодлогыг л сонгоод байгаа. Тэг яг бодлого юм бол олон сонголтууд байж болно шүү дээ. За одоо энэ цаг хугацаанд те одоо ямар бид нар ямар аргаар одоо энэ инфляцтайгаа тэмцэх үү. За тэгэхээр бол хамгийн одоо ойлгомжтой арга бол ерөөсөө нөгөө төсөвдөр байгаа илүү дутуу зардлуудаа урсгал зардал тал дээрээ байгаа одоо үр ашиггүй тэр зардлуудаа хэмнээ төсвөө бол алдагдaltaгүй болгочих хэрэгтэй. Тэ. За тийм бол одоо бас энэ нөгөө нэг энэ хэд халт чинь бас гайгүй болоод за тэгэнгүүтээ дээрэс нь нөгөө иргэдийнхээ орлогыг хамгаалчмаар байна. Гэхдээ иргэдийн орлогыг хамгаална гэд бас баахан одоо юу гэдэг халамжийн арга хэлбэртэй ч гэдэг юм уу арга хэмжээнүүдээс илүү зүгээр одоо нөгөө татвар бууруулах замаар тий одоо жишээл бид нар бол юу гэж хэлээд байна вэ гэхээр нэмэгдсэн үртгийн албан татвар бүх зүйлийн одоо суур хүнд нөлөөлж идэг зүйл тий. Тэгэхээр нэмэгдсэн үртгийн албан татвараа 5% болгочихё. Тэгэх юм бол энэ бол яг нөгөө иргэдийн орлого тал дээр ч гэсэндээ нөлөө үзүүлнэ. Жишээ нь зардлыг хангах тал дээр хоёул илүү тодорхойлол ирээ. Мэдээж хэрэг урсгал зардал дээр л тодорхой дүндээ орж ирсэн байлиг. Гэхдээ яг түүнээс гадна яг бодиттой үрдэн одоо төсөв дээр буцаад орж ирэхүүц яг энэ нөлөө бас нэгэн төвдөө тиймхүү зардал жишээлбэл юунаас хэмжиж байна. Бид нар бол засгийн газрынхаа бүтцийг өөрчлөхөж удаа дараалал хийсэн тий. Одоо анх улсын хурлын одоо энэ бүтц бий бүрэлдэхүүн сонгогдсноос хойш л ер нь бол Арслан намын зүгээс тийм шаардлага тавьж ирсэн шүү дээ. Тэ ийм 20 сайттай ийм засагч бол хитрхи том байна. Тэ ерөнхийдөө одоо энэ нөгөө яамдынхаа тоог цөөлөө тэгээд энэ илүү дутуу давхарцсан оронтоонуудаа бол эрс бууруулаа гэдэг шаардлагыг бол удаа дараалал нь тавьж ирсэн. Тэгэхээр бол тэн дээр бол одоо бас ямар ч тийм одоо арга хэмжээ авахдахгүй байгаа тийм. Тэгэхээр бол давхарцсан оронтоонуудаа цөөлөх замаар гэдэг юм уу тэр нөгөө агентлаг байгууллагууд юу гэдгийг одоо энэ манай энэ төр шиг ийм том бүтц байхгүй болчихлоо шүү дээ. Одоо бараг зарим хаана ямар байгууллага байдгийг нь одоо бараг өөрсдөө мэдхий байчлаа шүү дээ. Тэн зүгээр нэг айгүй өндөр үнэтэй офис түрээслээ сууж идэг хэдэн тэрбумын төсөвтэй байгууллагууд хүртэл байгаа дээ шүү дээ. Тэгэхээр тэр бүх юмнуудаа цөөлөх хэрэгтэй. Тэхийн тулд энэ засагчийн ингээд айгүй одоо юу гэдгийг улс төрийн зоригтой тэгээд ийм одоо шийдэмгий бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд энэ төсвийн тодтголоос бол ерөөсөө тийм нөгөө бодлого харагдахгүй байгаа тийм. Тэ? Ер нь бол ингээд засаг солигдлоо гэхэд ер нь бол өнгөрсөн хугацаанд бол бид нар удаа дараалангийн засаг дээр ямар шүүмжлэлүүд хэлж ирсэн бэ гэхээр за оюутны засгийн газар тий оюутан гэдэг хүн 5 жил ерөнхий сайдаар ажилласан. За тэгээд 5 жил ерөнхий сайдаар ажилласны үр дүнд ерөнхийдөө бол энэ одоо Монголын төр томорцсон байна. Эдийн засаг дахь төрийн оролцоо хэд нэмэгдсэн байна. За тэгээд энэ олон зүйл дээр одоо энэ эрхчлөөнөөс бол ухарж байна гэдэг шүмжлэгийг бид нар тавьж ирсэн тийм ээ. За тийм ч учраас одоо оюутныг огцруулсан. За дараа нь зандан шатар гарч ирсэн. Зандан шатар гэдэг хүн яасан бэ гэхлээр ерөөсөө дараачийнхаа дүрд бэлтгэцээр байгаад ямар ч тийм бодлогын шийдэл бас санал болгохгүйгээр тэ нөгөө дараачийнхаа дүрд бэлтээдсэн. За учрал ерөнхий сайд. Тэ. За бид нар бол одоо юу гэдгийг би бол хувьдаа бол ялангуяа эхний 100 хоног дээр нь бол аль болох тийм яг хувьчилсан байдлаар шүүмжлэхийг зориогүй. Яг вэ тэгэхээр аливаа засгийн газар шинээр байгуулагдаад эхний 100 хоногт бол ингээд шийдэмгий одоо алхмуудыг хийгээд бас нэг одоо өөрсдийнхөө бодлого шийдвэрүүдийг ер нь танилцуулах нь бол зохистой тий. Тэнгүүд саяны одоо энэ төсвийн додтголыг харчаад за энэ засагт бол ямар ч тийм бодлогын манлайл огт алга өмнөх тэр нөгөө бидний шүүмжлээдсэн тэр ерөнхий сайднаас тэр засгийн газруудаас ялгагдах ямар ч зүйл алга тий удах тусмаа улам л бүрл одоо улам гүнзгий нөхөнд орох юм байна. Энэ эдийн засгийг бол одоо зөрөгтэй шинжлэх хийхтэй тэгээд тийм зүрх зэрэг бол алгаал гэж харагдаад байна. Ерөнхийдөө бол эдийн засгийн нөхцөлийг хараа гадаад талдаа одоо үхээдийн экспорт талдаа гэдэг чинь ер нь татар нөхцөл байдал бол байна. Гэхдээ нөгөө талаа дотооддоо бол эдийн засаг нэлийн одоо хүндэрчин ард иргэдийн амьдралын нөхцөлд одоо нэмэлт гэдэг тийм ер нь нэлийн одоо юм ачаал авч байгаа энэ цаг үед за яг төсөнд дутгал орж ирээд ард иргэдийн хувьд одоо багш эмчнэрийн цалин гэдэг ч юм уу ахмадуудын тэтгэвэр гэдэг ч юм уу байдлаар
тусан ч гэсэндээ эх оны төсвүүдээр жишээл намар одоо энэ эдийн засгийн бодиттой үр дүн үзүүлж чадах уу? Би яг нэг зүйлийг л бас хүмүүс ойлгосоо гэж хүсэж байгаа юм тий. Тэр нь юу вэ гэхэлэр энэ үнийн өсөлт ийм өндөр байгаа, амжиргааны өртөг ингэж их нэмэгдэж байгаа явдал бол ерөөсөө л засгийн газрын одоо алдаатай макро эдийн засгийн бодлогын үр дүн ээ. Түүнээс биш тэр нөгөө гадаад зах зээлийн дарамт гэдэг юм уу тийм зүйлүүд ерөөсөө байхгүй байгаа. Харин ч гадаад зах зээл маань харьцангуй таатай байна тий. Манай экспорт бол аягүй сайн нэмэгдэж штэ. Эхний 7 сарын байдлаар бид нар 12 тэрбум ам долларын экспорт хийсэн байж байна. Манай гадаад худалдаа 5-6 тэрбум ам долларын ашигтай байна. Хизээч юм байгаагүй тий. Өмнө нь бол тэгэхээр нөгөө мө нүүрс зэснийхаа буйнд бол бид нар бол нөгөө доллар олоод байна тий. Валютын орлого олоод байна. Гэтэл дотооддоо нөгөө нэг эдийн засгийн бодлогочин буруу яваад байгаа учраас тий бид нар энэ юу гэдгийг инфляцтай тэмцээд, үнийн өсөлттэй тэмцээд тий бүх бараа бүтээгдэхүүний хомсдол үүсчихэд ингэ суугаад байна шүү дээ. Тэгэхээр буруут нь бол маш ойлгомжтой. Тий буруу бодлого явуулсаар ирсэн одоо засгийн газар. Тий нэг ялангуяа одоо энэ төсвийн бодлогоор дамжуулаад ерөөсөө нөгөө эдийн засаг дахь төрийн оролцоог хэд хилээд тий хувийн хвшлийн бүх одоо хөрөнгө оруулалтыг шахаж гаргаад тий хувийн хвшлийг ерөөсөө бүх зах зээлээс шахаж гаргаад тэгэл одоо нэг данхаас нь том төртөө тий тэр нь одоо бүх зүйлд оролцдог бүх салбар нь ийм зах зээлийн бус зарчмаар явдаг тий түрүүний хэлдэг одоо жишээл нөгөө хүнс хөдөө аж ахуйн салбар нь зах зээлийн бус зарчмаар явдаг тий улуурхайн салбар нь зах зээлийн бус зарчмаар явдаг тийм учраас ерөөсөө нөгөө үнийн сигнал хизээч зах зээл дээр очтдгоо тий бид нар одоо ийм айгуу тийм ойлгомжгүй ийм зах зээлтэй ус болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ одоо буруу алдаатай бодлогын одоо үр нөлөөг богино хугацаанд таслан зогсоохын тулд бүр ингээд маш зоригтой реформ хэрэгтэй байгаа байхгүй юу. Түрүүний хэлдгээр одоо энэ нөгөө 30-40 их 80 төрээд байгаа энэ төсвийн зарлагаа бол эрс бууруулъя. Тэгээ төрөө бол ерөөсөө эрс цомгох ёо гэдэг л бодлого хэрэгтэй байгаа гэдэг. Тэгээд яг сая наадмын өмнөхөн бид бас эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийн төсөл өргөн барьсан. За тэгээд засгийн газраас бас бизнес эрхчлөөний хууль гээд өргөн бариад тэгээд бид нар хамтдаад нэгтгээд энэ хуулийг эдийн засгийн эрхчлөөний тухай хууль гэдэг нэрээр бас баталсан байна. Тэгээд тухайн үед болохоор бас одоо засгийн газарт ямар найдлага тавьж исэн бэ гэхлээр за яг одоо энэ нөгөө эдийн засгийг бас чөлөөлөе гэж байгаа юм байна тий. Одоо бизнесүүдийг дэмжиж гэж байгаа юм байна. За одоо энэ өнгөрсөн хугацаанд явж ирсэн алдаатай бодлогыг бол бас залруулъя гэж байгаа юм байна гэдэг бас найдлага тавьж штэ. Гэтэл энэ нөгөө гараараа өргөн барьж байгаа төсөв нь болохоор юус яг бах байдгаар. Тэгээ бүр татаасуудыг нэмээд байгаа явдалт бол би бол бүр онцгойлон дургу байгаа. Тэ яг тэгэхээр өнгөрсөн хугацаанд хийсэн бүх алдаанууд чинь тэр татаастай холбоотой байлаа шүү дээ. Ардын намын бүх том дарга нар чинь янз бүрийн гой нэртэй төсөл хөтөлбөрүүд хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлсээр байгаа л одоо энэ хүнсний үнэ харалтаа тийм ээ. Гэтэл одоо ахаал 150 тэрбум төгрөг бахад ч гинөө одоо 3 хэмжигнүү те тэгэл бахан тийм юмнууд оруулаад ирж байгаа байхгүй. За 27 оны төсөв бол энэ янзаараа олигтой юм орж ирэхгүй. Тэ тэгэхээр энэ хавар одоо энэ намрын одоо чуулгах нар бол улсын хурал дээр бол бид нар бол нэлээд л одоо олон зүйлийг ярих хэрэгтэй. Тэгээд энэ одоо гадаад зах зээлийн таатай цаг үеийг одоо бид нар яаж эвтэйхэн ашиглаад те яаж одоо энэ нөгөө дотоодын эдийн засгаа бас нэг юм босгочих, аж ахуйн нэгжүүдийн ашигла дээр босгочих. Яг үннийг хэлэхэд бол манай одоо дотоодын аж ахуйн нэгжүүд бол маш хүнд нөхцөл байдалтай аюул олон жил болж ирлээ шүү дээ. Явж ирлээ шүү дээ. Одоо ковидын үегээл бүгдээрээ бараг дампуурах шахсан тий. Тэгээд тэрнээс хойш нэг жаахан одоо нөгөө нэг уужрал энтер явжтал одоо энэ бензиний амсгал энтрээс ахуулаад тий энэ өндөр инфляцаас ахуулаад ингээл асуудалд орчин тий. Тэгэхээр бол одоо бид нар бол ингээд богино хугацаанд арга хэмжээ авч чадахгүй бол ерөн цаашид ингээл эдийн засгийн нөхцөл байдал уламжлалт хүнд болоод байна шүү дээ тий. Тэгээд энэ нөхцөл байдал дамжирах тусам цаашид бол одоо бид нар хувийн хвшил одоо юу гэдгийг тэр нөгөө бизнесийн хөгжил энтер гэж ярихад бол маш хүнд болох гэдэг шүү дээ. Тэр тэрийг бол бас ойлгосоо гэж хүсэж та. Ерөөсөө л алдаатай бодлого. Одоо инфляц нь одоо 2 орнтой тоонд нэлээд байгаад за цаашид чинь хөвөр хадгалагдах ийм одоо болгоомжлолтой бид одоо нүүр тулж байгаа энэ нөхцөл байдал ер нь одоо цалин дэвтгэрээ нэмээд явахаас гарцсан биш үү гэдэг нэгтэл байрсууд байна л да. Инфляц юм өндөр болцсон байгаа нөхцөлд одоо юу гэдгийг манай ахмадууд нөгөө байгаа жохон тэтгэврчээрээс юм ч хүрхээ байчлаа шүү дээ. Тэгэхээр мэдээж хэрэг одоо нэмхээс өөр аргагүй гэтэл нэмлээ гэхэд эргээд тэр нь дахиад л үнийн өсөлтийг бас бий болгох нь тий. Тэгэхээр иргэдийнхаа энэ орлогыг хамгаалаад тэгээд түүнийхээ хажуугаар ер нь бусад энэ нэг үнийг одоо үнийн өсөлтөнд
ийм сэтэл болгох бусад бүх зүйлүүдээ бид нар хасах хэрэгтэй гэж хэлэх гээд шүү дээ. Тэгэхээр тэр одоо юу гэдгийг зах зээл дээр эрэлт үүсгээд байгаа одоо жишээл төрийн тэр нэг одоо хэрэгцээгүй зардлууд гэдэг байгаа шүү дээ. Тэр бүх зардлуудаа таана гэдэг байгаа байхгүй одоо тэр одоо би одоо юу гэдгийг нөгөө цалин тэтгэр тэр бүх зүйл дээр одоо жишээл нэмэхгүй гэж хэлэхгүй. Тэ ер нь бол одоо альч ус төрч гэж хэлэхгүй байна. Гэхдээ одоо жишээл төрийн албан агчдын цалинг бол бид нар энэ жил маш ихээр нэмлээ тэ. Тэгээд тэр нь болохоор одоо нөгөө хувийн хвшилтэд бас ямар дарамт учруулж байна тийм ээ. Хувийн хвшлийн чинь бүх зардлууд нэмэгдээд байгаа тэр нөхцөлд яаж одоо цалингаа нэмэх үү гэдэг дарамт хувийн хвшилтээр ороод ирнэ. Тэ. Тэгэхээр бидний санал болгоод байгаа бодлогын шийдэл юу вэ гэхлээр давхар татвараа болгоо. Тийм биз? Тэгжиж татвараа буулгах нь ялангуяа нэмэгдсэн үртгийн албан татварыг буулгах гэдэг бол нөгөө үнийн өсөлтийг одоо шууд бас бууруулах нэг одоо нэг арга хэлбэр мөн. За дээрэс нь энэ нөгөө нэг хувийн хвшлийн одоо бизнес аж ахуйн нэгжүүд дээр чи ирж байгаа татврын дарамтыг хөлөмж хэмжээгээр бас бууруулах хамгийн одоо юу гэдгийг оновчтой тийм бодлогын сувг мөн л гэж хэлэх гээд байхгүй. Гэтэл засгийн газар бол ерөөсөө тэрийг сонсохыг хүсэхгүй байгаа дээ шүү дээ. Бодит одоо юу гэдгийг бодит хөшүүрэг бол хаанаас гарах хэрэгтэй вэ гэхлээр татвар бууруулах замаар. Тэгжиж засагч өөрөө бас нөгөө сахилга баттай байна. Тэ? Тэгэхгүй бол ингээл нөгөө нэг за тэртээ дэрнгүү уулуурхаан салбараас мөнгө орж ирээд байгаа юм чинь ингээд бусад нөгөө нэг аж ахуйн нэгжүүд яаж ийн тэ зүгээр ажлын байр бий болгоход ингээд ажиллаж байгаа тэр аж ахуйн нэгжүүд одоо яаж орлого зарлага зохицуулж байгаа гэдэг дээр бол түр санаа зовхож байчлаа шүү дээ. Тэ? Тэгээд одоо дараачийн асуудал юу вэ гэхлээр за сая ингээд бид нар 13% инфляцтай гарлаа тий. За энэ дээр бол одоо нөгөө махны үнийн өсөлтөнд төр нөлөөлчлөө. За тэнгууд одоо шатхууны асуудал. Шатхууны хомсдол үүссэн. За нөгөө нэг супер 92 жилүүд дээ евро 92 жилөө. Одоо тэр нь ингээд бүр 5-6 мянгаар авчлаа шүү дээ. За тэнгууд одоо ингээд нөгөө баг ингэж нөгөө иргэдийг бэлтцээр нь байгаа. За ер нь бол бензин бол үнд орохоос өөр аргагүй гэдэг тийм нөхцөлөд авчихлаа. За шатхуун бүх одоо үнийн суур болчихж байгаа. Тэ дахиад одоо нэг үнийн өсөлтийн давлгаа явна. За түүн дээр нь саяны над тодтглоор оруулж ирж байгаа зарим нэмэгдлүүд байна шүү дээ тий. Тэд нар ч бас нөлөөлж байна. Тэ. Тэгэхээр бол бид нар ерөөсөө ингээд юм дээшээгээ юм өсдөг юм спираль хэлбэр рүү орчиж байгаа тийм инфляцийн. Тэ. Тэгэхээр бол юм шийдэмгийн юу арга хэмжээ авахгүй л ерөөс болохгүй л гэж байна. Тэгэд юун дээр энэ нэмэгдсэн үртгийн албан татварын тухай асуудал дээр бол нөтийг 5% болгох тэр хуулийн төслийг бол манай Бочлооны бүрэг дөрж гişүүн өргөн барьчаад бас удаж байгаа шүү дээ. Тэгээд эрх баригч нар хилцэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр бол нөгөө шийдлүүд нь бол бэлэн байгаа даа. Нэг амар хол яваал тий. Баах юм судлал энэ төр болоод шаардлага байхгүй. Тэгэхээр энэ янзаар бол одоо энэ 27 оны төсөв чинь бараг л 40 их 80-ийн төсөв орж ирэх юм биш үү дээ. Тэ? Одоо тэр нөгөө зис нүрсээ үнийг нь одоо хэдэрч тооцох юм байгаа. Тэгэл ер нь бараг 40 их 80-ийн төсөв орж ирэх юм байна. Тэгэл тэр хүрээндээ дахиад мэдгүй би бол яг энэ чигээрээ явах юм бол бид нар бол цаашдаа бол ерөөсөө тэр хувийн хвшил одоо тэр юу гэдэг интернет бизнес центр гэсэн оронтой бол огт байхгүй болно. За тэгээд тэр нөгөө нэг компаниуд маань аж ахуйн нэгжүүд маань дампуураад эхлэх юм бол ерөөсөө ажлын байрууд байхгүй болно. Тэ бид нар бол одоо бүр хүнд байдалд орно тий. Одоогоор бол засаг болохоор юу л удаад байна вэ гэхэлэр нөгөө 230 мянган төрийн албан агчаал удаад байгаа. Тийм биз? Гэтэл тэр цаана нь болохоор одоо сая орчим хүмүүс одоо хувийн хвшилтэд ажиллаж штэ тий. Тэнцэнээс ажлын байрууд алга болоод эхлүүл яах вэ? Мэдээж нөгөө ахмадуудын асуудал маань тустай ахмадуудаа бол бид нар тэгэл одоо юугаар яваад байх хэвээр. Ямар ч байсан гэсэн одоо манай эрх баригч намдтай одоо ерөөс ямар ч тийм шин санаа алга байна штэ тий. Тэгээ нөгөө хүмүүс нь солигдоод байдаг. Тэгээ хүмүүс нь ч яг тэ бас нэг ч солигдохгүй яг цагаад болохоор нөгөө нэг ингээд нөгөө 5-6 сонгогдсон нөхдүүд ч бас байсаар л байгаа тий. Гэхдээ ингээд нэг тийм ямар ч шин санаа алга болтсон. Тэгээ ямар сандаа тэгээд нэг юм арга заасан байдлаар тэгээд нэг юм шашиг наах хэлбэрээр л ажиллаж штэ. Үргэлжлүүлээд бас асуугаад намрын ус төр бол хэрэгэд ихсэн байна л гэж хараад байна тий. Тэгэхээр танад намын бүлэг жишээлбэл ер нь хэр одоо нэгдвэл байр суурьтайгаар тодорхой асуудал хандж байна. Энэ намрын чуулганаар бас ер нь нэлийн олон асуудалтай байр суурь ирэх. За бид бол бүлэг дээр бол бас тодорхой ажлын хэсгүүд гараад тий. Одоо яг ямар хуулийн төслүүд дээр яаж ажиллах уу? За ер нь бол баг мөрийн хөтөлбөрийнхөө ажил руу орцсон яваа л да. Яг тэгэхээр одоо 27 оны ерөнхийлөгчийн сонгуул хаяанд ирсэн байж байна. Ард дээр нь 28 оны улсын хурлын сонгуул байна. За гол өөрчлөлт бол одоо эдгээр сонгуулиудаар гарна гэж харж байгаа тийм биз дээ. Ялчгүй одоо энэ нөгөө нэг энэ олонх солигдчихийч л өөрчлөлт гарна гэсэн яг тийм одоо хатуу ихтгэл өмшөлтэй болцсон
болчиход байна шүү дээ. Тэгэхээр бид нар бол одоо илүү тийм одоо нэг энэ урт хугацааны бодол руугаа чиглэсэн зүйлүүд дээр бол одоо бас нам дотор ажиллаж байна. Бодлогын зөвлөлүүд ч гэсэндээ яг энэ чиглэлээр бас ажиллаж байна. За сая засгийн газрыг огцруулах асуудал дээр Лодо самбуу гишүүн маань бол нэг байр суурь илэрхийлсэн. За Лодо самбуу гишүүнээс бусад бүх гишүүд бол би одоо зурцсан гэж ойлгож байгаа. Сая бол намын дарагч гэсэндээ яг нэг тийм зүйлийг бол олон нийтийн хэл мэдээлэлээр хэслэр ярьсан. За тэгэхээр тэн дээр бол надад зөвөр юу гэж санагтаад байна вэ гэхлээр мэдээж засгийн газар ажиллах ёстой. Гэхдээ нөгөө юм ямар ч тийм бодлогын манлайлалгүй тий ямар ч тийм одоо юу гэдгийг нөгөө ийм шийдлэхгүй засгийн газар хэд удаан ажиллахлаар юу болдгийг бид нар бол одоо саний нэр дурдсан тий одоо тэр өмнөх 5 жил ажилласан ерөнхий сайдын одоо цаг хугацаанаас харсан шүү дээ. Тийм биз? Тэгэхээр бол надад ерөөсөө яг нөгөө тэр дүр зураг ерөөсөө толгоноос гарахгүй байгаа байхгүй. Тэгэхээр бол би зүгээр юу гэж бодож байна гэхээр Арслан намын үүрэг бол ямар ч гэсэн нөгөө бодлогын шийдэл нэх. Тийм биз? Тийм шийдэл санал болгохгүй байх юм бол огцруулах хэрэгтэй. Яа тэгэхээр нэг хүнийг тэгж хайхтар удаахлаар одоо жишээл тэр нөгөө нэг 2-5 жил болсон тэр цаг хугацаа чинь болохоор манай ийм олон судалтайч байгаагүй те цөөхөн бүлэг бол ерөөсөө те нэг эхний удаад 11 гишүүнтэй л байсан яг тийм цаг хугацаанд тэр хоёрт нь засгалжсэн байхгүй. Тэгэхээр бид нар ийм 40% байж ич те тэгэж бас давраажлахгүй гэж бодож байна. Хамгийн гол нь ийм шийдэлтэй те одоо ийм ажил хэрэгч байх юм бол ядаж тэр шийдэл дээр нь ажиллаж болох юм тийм биз дээ. Тэгээд тэрийг бас бид нар сая бол одоо зорилоо шүү дээ. Тэр хаврын чуулганаар те одоо юу гэдгийг тэр зарим хуулийн төслүүд дээр нэгтгэж болтгоо хамаагүй ингээл бас л нэг юм шийдэл гаргачих гал ажилласан. Гэтэл одоо жишээлийн төсвийнх нь байж байгаа царай. Тэр ийм засгийн газар бол огцхон зүйтэй гэж бодож байна. Тэгэхээр бол одоо яг тэр асуудал дээр бол Лодо самбуу гишүүний бол би бол их тийм туршлагагүй байна гэж харж байна. Тэ айгу алдаатай бодож байна гэж харж байна ер нь бол. Ер нь тэгвэл энэ шаардлага өргөжөөд явах жишээлбэл за бүр унах дээрээ тулах нь дөрөв дэх засгийн газар одоо хэн парламентын төв нэлээ олон л засгийн газар байгуулагдсан төв. Тэгвэл яг ер нь бол хараа засгийн газрыг огцруулах, засгийн газрыг одоо шинээр томилох бүрийн эрхчин бол олохын бүлэгт байгаа шүү дээ. Тийм биз? Энд чинь 64 кнопоор шийдэгддэг асуудал. Цөөнхийн бүлгийн зүгээс шахалт шаардлагуудыг бол мэдээж цаг тутам өгнө. Гэхдээ эн чинь бол олонхын бүлэг өөрөө тэр асуудлаа шийднэ. Тэгээд одоо учрлын хувьд гэх юм бол одоо намын даргаараа ажиллаж байна. За дээрэс нь ерхий сайдаар ажиллаж байна. Тэр чинь ингээд улс төрийн манлайлалтай хүнд бол хангалттай юм одоо нөгөө пер павер штэ мөн штэ тий. Гэтэл яг тийм манлайл үзүүлж чадж гин үгүй юу гэдэг дээр бол айгүй бас өрөөсгөл байгаа даа. Тэгээ надад бол яг зүгээр одоо яг энэ явж байгаа замыг нь харахаар яг л оюурт номер 2 харагдаад байгаа байхгүй. Тий. Яг л тэр одоо өмнөх хүнийхээ гаргасан алдаануудыг гаргаад тэгэл яг л тэр замаар яваад байна уу да гэсэн ийм л болгоомжл үсээд байгаа.